газар хөдлөлтийн талаар та юу мэдэх вэ? Дэлхийн нийтэд бүртгэлтэй байгалийн гамшиг болон үйлдвэрлэлийн ослын 40 гаруй төрлөөс газар хөдлөлт нь хэний ч урьдчилан таамаглах боломжгүй. Хормын зуурт тохиолдож, олон мянган хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн эдийн засаг, хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хохирол учруулдаг. Улс үндэстний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх хамгийн эрсдэл бүхий байгалийн гамшигт үзэгдлийн нэг юм аа. Дэлхийд дахинд магнитууд нь хүнд мэдрэгдэм хүчтэй газар хөдлөлт жилдээ дунджаар 13,000 орчим тохиолддогоос 100 гаруй нь их хэмжээний хохирол дагуулдаг байна. Монгол орны хувьд газар хөдлөлтийн тоо давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа юм аа. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 сум суурин газар нь 9 болон түүнээс дээш балын газар хөдлөлтийн чичирхийллийн бүс нутагт оршдог. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна. Ер нь Монгол орны нутаг дэвсгэр маань өөрөө их газрын хувьд авч үзэх юм бол газар хөдлөлийн хувьд маш өндөр идэвхжэлтэй бүс нутагт хамарч явдаг. Энийг бид нар юугаар мэдж болох вэ гэхээр өнгөрсөн зуунд буюу 1900-аас нэг одоо хүртэл дэлхийд тэмдэглэгдсэн 4 хүчтэй газар хөдлөлт Монгол улсад болж ирсэн. Үүний жишээл хэлэх юм бол 1905 онд магнитууд 8.4-тэй, 1931 онд Монгол Алтай өөрт 8.1-тэй, 1957 онд одоо Говь Алтан газар хөдлөлгээд бидний одоо хамгийн сүүлийн мэдэрсэн хүчтэй газар хөдлөлт 8.1-тэй тийм хүчтэй газар хөдлөлтүүд тохиолдож байсан. Асар хүчтэй газар хөдлөлтүүд болоход манай улсын хэмжээнд бол тохиолдсон одоо гарц хохирол нь бол маш бага байдаг. Гэтэл үүнээс бол хэдэн мянга дахин бага хүчтэй газар хөдлөлт одоо Гаити улс ч юм уу энэ бүгд хамт улсын Сычуан мужид болоход тэнд амь өргөцсөн хүний тог л зөвхөн хэдэн зуун мянгаараа яригддаг. Тэгээ энэ үүднээс аваад үзэх юм бол сүүлийн үед одоо манай их улсын хот суурин газрууд хөгжиж, хүн амын төвлөрөлт бол ихсэж, жишээ зөвхөн Улаанбаатар ч ус аймгийн төвүүд ч байж, босод хотууд төр ч гэсэн одоо байшин барилга олноор баригдаад тэн дээр амьдрах хүмүүсийн нягтршил ихсэж байгаа. Энэ үүднээс бол газар хөдлөл бол өдний аюул бол өндөрсөж байгаа. Талаар бол бид нар сүүлийн үед их ярьж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд гэхэд 2005 оноос хойш одоо Улаанбаатар орчмын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн идэвхжил огцом өссөн. Жишээлбэл 2016 оны байдлаар бид нар аваад үзэх юм бол 1585 ширхэг газар хөдлөлт болсон. Үүнээс одоо хамгийн ихдээ 2300 хүртэл газар хөдлөлт жилдээ ажиглагдах хэмжээнд ингэж их өссөн байдаг тоо. 2016 онд улсын хэмжээнд нийт 28,000 шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ. Монгол Алтай нуруу, Чуй, Цагаан шувууд, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могдын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдрауул, Эмээлт, Хустай нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн эдвэгчлэлт буурахгүй байгаа юм. 20 дугаар зуунд Монгол орнд магнитууд нь 7 болон түүнээс дээш 30 гаруй газар хөдлөлт болсноос 4 нь 8 ба түүнээс дээш магнитуудын хүчтэй мэдрэгдсэн нь газар хөдлөлтийн зүй тогтлыг судлаж, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн аюулыг үнэлэх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх шаардлагатайг харуулж байна. Монголын нутаг дэвсгэрт явуулсан тектоник, геолог, газар хөдлөлтийн түүхэн болон багжийн судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд хийсэн сейсмогеологийн судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 75% нь 7 болон түүнээс дээш балын газар хөдлөл болох магадлалтай бүсэд оршдог. Тухайлбал одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 1-р сард Булган аймгийн Могод суманд 7.5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй километр газар хагарч гүнзгий ан цав гарч өвлжөөний гэр буураараа тохоо хэртэй шилжин хөдлөж сумын захиргаа, холбоо, эмнэлэг сургуулийн байр нурж байжээ. Орос ах нарын тусламжаар шинээр эмнэлэг сургууль барьж байсныг түүхийн гэрч болсон нутгийн хөгшчүүл ярьж байна. Нийтдээ бол Могод сумаас уртлын тэр хөндийдээ бол 20 гаруй километр газрын хэвтэй шилжилттэй төгсгөл дээрээ түлээ уул гэж байгаа. Тэр уулан дээр болохоор босоо шилжилттэй. Босоо шилжилт нь бол
энэ олон эрдэмтдийн судалгаагаар тэр Нацгнэм гэдэг хүнийхээр бол 5 м хүртэл тийм босоо хаан үүссэн гэж. Хөвтэй шилжилт нь болохоор нэг 3 м орчим, дунджаар бол 1.5 м ингээ газар хоорондоо зөрсөн. Ийм хэмжээний газар хөдлөлт болсон юм байна. Монголын газар хөдлөлтийн дараа анх Зөвлөлт холбоот улсын Москвагийн их сургуулийн эрдэмтэн Монголд ирж Улаанбаатар хотын анхны бичил мужирлын зургийг зохиосон бөгөөд одоо хүртэл Монголын барилгын ноорн дүрмэнд энэхүү зургийг хэрэглэж байна. Түүнчлэн Монголын газар хөдлөлтийн дараагаас Монголд газар хөдлөлтийн аюулыг тооцож эхэлсэн байдаг. 7.5 магнитудын хүчтэй хөдөлсөн энэхүү газар хөдлөлт нь Улаанбаатар хотод 4, 5, 6 гэсэн 3 баалын бүсэд мэдрэгдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Өглөө нэг 10 дараа ингэ хэлжсэн чи манай хүүхдүүд энэ төрөөр их л байж байсан юм те. Нэг 90 тоон ингэ ялалцаад. Ингээл далбигнаад ирэхгүй дөнгөнээд ирсэн байгаа. Тэгэл босоо хараатэл тэр юмнууд нураад 3 м ингээ газар ингээ агарсан юм байна те. Халдвартын дасгийн эмчээсийн би өөрөө би яарад бошоохонд нэг эмнэлэг тавьчих гоосууд маань яаж байгаа гэдгээд гүгэд очсон. Тэгээ очсон чи өвчтнүүд маань ингээд хүнжлэн өмрөөд таавчтайгаа хүнжлэн өмрөөд гадаа зогссон. Зарим нь уйлчихсан. Айсан дөрөд уйлахгүй. Ер нь тэгэл газар хөдлөх хүн болтгүй юм байна. Тэгэл өнгөрч очоод идэх юм ингээд. Байсан дотороос нөлгөө хишгэ мэшгэ хамаг юм чи унтсан лаган чи нурдсан. Миний машин 4 дугуун дээр ингээд чичрээ донсолж ирсэн. 1983 онд болохоор ерөнхий мужирлын зургийг хийсэн байдаг Монгол Орны хувьд газар хөдлөлийн аюулын үнэлгээний чиглэлээр бол улаан тэрнээс хойш бол нийтдээ нэг 8-9 аймгийн ажлыг бол тухайн үеийн зөвлөлт холбоот улсын эрдэмтэд манай эрдэмтэд хамтран бичил мужирлын зургийг хийсэн байдаг. Улаанбаатар хотын газар хөдлөлийн аюулын үнэлгээнд дээр болохоор тухайн үед Могдоос тооцоог нь хийж яг гол бол голомтоо Могдоос тооцоог нь хийжсэн учраас ерөнхийдөө баал нь бол тухайн үедээ 6, 7, 8 баал гэж үнэлэгдэжсэн. Тэрнээс хойш бол гадны олон эрдэмтдээ ягаад одоо хот орчимчид сүүлийн үед нэлээд олон структурууд хөдлөх боломжтой гэсэн хагаллууд тодорхойлогдоод бид нэр ахиж судалгаа хийж үзээд Улаанбаатар бол одоо өнөөдрийн байдлаар бол доотлын баал нь хадаа өртөн дээрээ 7, тэгээ 8, 9 гэсэн юм 3 баалын бүсэл хамарч байгаа маа. モンゴルではこの100年間今大変多くの地震が起こっていて、主にцөөнгүй том газар хөдлөлт болсон байна. Түүний дотор Монголын газар хөдлөлт их онцлогтой. Улаанбаатараас их ойрхон байрладаг ийм газар байна. За энэ газар хөдлөлт болсноос хойш 50 жил өнгөрсөн байна. 50 жил өнгөрсөн учраас маш олон хүн бас тухайн үеийн газар хөдлөлтийн тухай мэдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл иймэрхүү газар хөдлөлт болоход яаж яах ёстой вэ? Яаж ийм газар хөдлөлтийг даван туулах ёстой вэ гэдгийг мэдж байгаа хүмүүс амьд сэрүүн байгаа. Энийг өөрөө их онцлог юм аа Монголын газар хөдлөлт. 2000 онд Улаанбаатар хот орчин жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж тохиолдлын тоо эрс өссөн байна. Дээрх идэвхжилт бүхий газруудад 6.6-аас 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-оос 50 орчим хувьд эвдрэл гэмтэл нуралт үүсч 30,000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм. Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал тохиолдол бид нар судалгаа шинжилгээнийг эрчимжүүлэх тийм шаардлага гарсан. Үүнтэй уялдуулаад төр засгаас анхаарсны хүчинд бол янз бүрийн одоо орчин үеийн багаж төхөөрөмжүүд бол нэлээд сайн тоноглогдсон. Үүний нэг жишээ нь бол Улаанбаатар орчинд бид нар хоорондоо нэг 20-30 км-ийн зайтай газар хөдлөлт бүртгэх станцыг нэгтршүүлж барьж чадсан 30-аад газар хөдлөлт бүртгэх станц. Дээрээс нь нүүдлийн станцын цогцтой болж явлаа. Өөрөөр хэлбэл 20 станцтайгаар бид нэр итгэж байгаа голомтон дээр төр зураар аваачаад тэнд ямар процесс явж байгааг тайлах боломжтой болсон. Гэх зэрэгээр хүчтэй газар хөдлөл болзошгүй тийм 6 голомт байгаа. Өөрөөр идэвхтэй хагарал байгааг илрүүлээд ажиллаж байна. Эдгээр нөхцөл байдал тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах тогтолцоог сайжруулах,
газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах үндэсний чадварыг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Газар хөдлөлтийн улмаас учрах үлэмж хэмжээний хохирол, үхэл хагцал, эвдрэл свэрлийг амсахгүй тулд бид бэлэн байх ёстой. Тухайлбал газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулах нь чухал юм аа. За газар хөдлөлтийн эрсдлийг хохирол багтаа даван туулах арга зам бол ард иргэдийн хариу арга үзүүлэх энэ ур чадвараас ихээхэн хамаарна. Ер нь олон улсын байгууллага энэ гамшиг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гаргасан судалгаагаар нийт аврах ажиллагааны 70-80% нь бол эргэн өөртөө болон бусдад тусламж дэмжлэг үзүүлсэн. За бусад үед нь мэргэжлийн байгууллагууд оролцож энэ аврах ажиллагаа зохион байгуулсан байдаг юм аа. Ийм учраас газар хөдлөлтийн альва гамшиг тохиолдсон үед эрсдлийн бага хохирол багтаанд тавандуулах арга зам бол иргэний оролцоо гэдэг нь бол их чухлаар тавигдаж байгаа. За газар хөдлөлтийн аюулгүй байдалтай холбогдуулаад манай иргэний оролцоо юунд дээр тулгуурлах вэ гэхээр газар хөдлөлт болохоос өмнө иргэн юу хийх ёстой, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авдаг, газар хөдлөлтийн дараа ямар арга хэмжээ авдаг юм бэ гэсэн ийм уялдаа холбоо бүхий энэ мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх юм бол альва одоо нэг аюул байна уу, газар хөдлөлт байна, бусад гамшигын үед бол өөрийгөө хамгаалах болон өрх гэрээ хамгаалах ийм аюулгүй байдлаар хангах энэ боломжууд нь бүрдэх юм байгаамаа. Цунами болон түүнээс үүдэлтэй газар хөдлөлтийн гамшигт байнга шахам нэрвэгддэг Японд газар хөдлөлтийн гамшигын хор хохирлыг дахин амсахгүй байх, гашуун сургамжийг хизээч мартаж болохгүй гэсэн мессежийг ард түмэндээ байнга эргэн сануулах зорилгоор гамшигаас урьдчилан сэргийлэх, таниулах тогтсон өдөртөө сургалт, дадлаг сургуулийг ард иргэдийн дунд зохион байгуулж, олон нийт сайн дурынхны оролцоог хангахад анхаарч ажилладаг сайн жишээнүүд олон бий. Тиймээс ч онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэн Монгол улсын их сургуулийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Resilience судалгааны төв нь Япон улсын Нагаягийн их сургуультай хамтран гамшигын эрсдлийг бууруулах, гамшигыг даван туулах чадварыг бэхжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшигын эрсдлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл солилцох, хамтран судалгаа хийх, төсөл хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх юм аа. За энэ resilience гэдэг үг бол бидэнд бас сонирн байж болох юм. За бид аливаа гинтийн өөрчлөлт, эрсдэлд бэлэн байх. За тэрхүү өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох юм чадвартай байхад юу хийх хэрэгтэй вэ? Бид монголоороо энэ Монголын одоо амьдралыг маш зөв голдрогоор хөгжүүлэхэд юу шаардлагатай вэ гэдгийг судлахад энэ судалгааны гол зорилт маань оршиж байгаа. Гамшигт одоо төсвөртэй тийм хотыг яаж бүтээн байгуулах вэ гэдэгт би анхаарлаа хандуулж ирлээ. Энд гамшиг гэж ярихад барилга байгууламжийг бэхжүүлэх, одоо төсвөртэй болгох гэдэг зөвхөн тэргээр хязгаарлагдахгүй. Яаж гамшигаас үрдсэн сэргийлэх вэ гэдгийг хамгаалах цогцоор нь бодох гэж чухал байна. Жишээлбэл байгаль, хүн, технологи энэ гурван зүйлийг уялдуулан зохицуулж иж одоо хүчтэй төсвөртэй хотыг байгуулах юм аа. Нагаягийн их сургууль дотор гамшигыг бууруулах хамтын судалгааны юм хүрээлэн гэж байдаг. За энд газар хөдлөлтөөс ахуулаад байгалийн гамшигын өөрчлөлтүүдийг судалдаг юм том хүрээлэн байна. Тэгэхээр бид нэгдүгээрт энэ одоо хүрээлэнтэй хамтран ажиллаж энэ хийж байгаа судалгаанаас нь суралцах юм хүсэлтэй байгаа. За нөгөө нэг зорилго бол бид ер нь өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд Монголыг судалж ирсэн Японы эрдэмтдийг бас одоо энэ судалгаанд татан оролцуулъя. Тэдний Монголыг судалж ирсэн судалгааны үр дүнг Монголынхоо хөгжилд тодорхой асуудлуудыг шийдэхэд эргүүлж бид нар ашиглая. За энэ хүмүүсээрээ бид бас залуу судлаачтай дамжуулан бэлдээ гэдэг ийм гол зорилготой байгаамаа. За онцгой байдлын ерөнхий газрын дэргэд гамшиг судлалын хүрээлэн нь одоо газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, за эрсдлийг бууруулах, хүн амын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бол одоо бас голлон судалгаа шинжилгээ хийдэг. Монгол оронд тохиолдож болох одоо газар хөдлөлт түүнээс урьдчилан сэргийлэх, за газар хөдлөлтийн одоо олон улсын одоо туршлага, за мөн одоо иргэдийн одоо газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх чадамжийн талаарх одоо судалгааг бол бас мэдээ хүн хийж байна. Газар хөдлөлтийн талаарх одоо судалгааны дээр үндэслээд хэв боловсролын сургуулиуд, нэгтэй сургуулиуд одоо бас зохио төвчний одоо хичээл сургуулиудыг бол оруулах шаардлагатай.
Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх үүрэг бүхий байнгын ажиллагаатай орон тооны бус зөвлөлийг Монгол улсын шадар сайд ахлан ажиллаж байна. Мөн Монгол улсын шадар сайд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга хүрэлцэхийн санаачилгаар өнгөрсөн оны 11-р сард газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулах олон нийтийн оролцоо ба хариуцлага сэдэвт үндэсний семинарыг зохион байгуулсан. Улмаар 2017 оныг газар хөдлөлтөд тэсвэртэй аюулгүй орчин бий болгох жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ. Энэ хүрээнд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь лав гарагийг газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулж байх асуудлыг санаачиллаа. Улмаар засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болохоор шийдвэрлээд байна. За Монгол улсын шадар сайдын санаачилгаар жил бүрийн 3 дугаар сарын 4-7 хоногийн лав гарагийг бол газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох юм уриалга гаргаад энэ асуудлыг засгийн газар дэмжиж ингээд засгийн газрын шийдвэр гарсан байж байгаа. Жил бүр бол одоо бид үндэснийхээ хэмжээнд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, за газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед яаж хариу аргамж авах вэ гэдэг талаарх одоо таниулах өдөртэй ингэж болж байгаа. За энэ хүрээндээ бол онцгой байдлын байгууллага, бусад холбоотой мэргэжлийн байгууллагын зүгээс ард иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж явуулна. За эрийн анх аврах ажиллагааны анхан шатны дадлага эзэмшүүлэх дадлгуудыг зохион байгуулна. За танхимын сургалтуудаа эрдэмжил гайны хурал зохион байгуулна, баримтат кино үзүүл. Нэгэсэндээ бид үндэсний хэмжээд өргөн хүрээтэй ийм арга хэмжээг зохион байгуулж явуулахаар төлөвлөд ажиллаж байгаа маа. За Японы улсын засгийн газрын буцалтгүй дэмжлэгээр JICA олон улсын байгууллага онцгой байдлын ерхий газар хамтран газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэх төслийг бол 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр эхлүүлээд байж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бол Монгол улсын хэмжээнд бол үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадахыг бол тодорхой төвшөнд дээшнэ гэж үзэж байгаа. Сурагч багш нар бэлтгэгдэн гэж үзэж байгаа. Сургалтын гарын авлага хөтөлбөрөөр боловсруулж гарна. За дээр нь одоо улсын болон орон нутгийнхаа төвшөнд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулж явуулна. За барилгын тэсвэржил хүчтэтгэлийн эрсдлийн үнэлгээнүүдийг хийж амжуулна. За энэ хүрээндээ одоо хүчтэх ажлуудыг бол мэргэжлийн байгууллагууд нь зохион байгуулж явуулна. Ерхий боловсролын сургуулийн өмнөх насны хүүхдүүд сургуулийн насны дунд боловсролын төвшөнд газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах арга ажиллагааны талаарх сургалтуудыг зохион байгуулж явуулна. За дээр нь дадлаг сургуультай холбоотой олон үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. За бодит байдлаар газар хөдлөлтийн чичирхийллийн хор хөнөөллийг мэдрэх мэдрэмжийн сургалтын танхимуудыг байгуулна, туршлага судална, олон улсын туршлагуудыг нэвтрүүлнэ, Японы улсын одоо тэргүүний дэвшилт технологиг нэвтрүүлэх зэрэг өргөн өрөөтэй арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаамаа. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болсноор төрийн байгууллага болон гамшигаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эргэн хайх ажиллагааны дадлаг сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх юм аа. Эргэн таны хувьд болзошгүй аюул, осол, гамшигаас урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар дадалтай болж эрүүл, аюулгүй амьдрах хүмүүжил орчныг бий болгож чаднаа. Гамшигын эрсдлийг бууруулахад оролцсон эргэн бүрийн үүрэг оролцоо хариуцлагаас хамаарч эрүүл, аюул ослгүй, эрсдэлгүй ирээдүйг бид хамтдаа бүтээх учиртай.